За Монголын уулчдын дунд алтан ирвэс хэмээх одоо ийм нэр хүндтэй цолны болцол хангах ийм 10 сайхан өндөр уул гэдэг. За манай багийн хувьд болохоор энэхүү 10 уулыг нэг үйлрэлт багтааж одоо ийм авирах одоо ийм маш сорилттой ийм гоё аяллалын төлөвлөгөө гаргаад за үүнийхээ дагуу бол одоо эртнээс бэлтгэл хийж эхэлсэн. Тий, уртлын хос ч урт болохоо нөгөө нэг энэ хоёрын хооронд ийзэн. Тий, хоол татчих чадахгүй шүү дээ. Ингээд хачаад байна. Ингээд тий. За манай аялал маань бол одоо бас маш саад бэрхшээлтэйгээр ер нь эхэлсэн. Машинаас авахулаад өглөө эрт гарах гал байсан чинь машин маань ирэхгүй. Эхний авсан машин маань ерөөсөө алга болчиход хүн нуцаа авахгүй. Зөндөө олон машин солисоор агаад гуравт машинтайгаа Лүнгийн цаатлын урхан дээр уулзаад тэндээ болохоор бас нэг 3-4 цаг хүлээж иж яг цаашаа аялал явах машинтайгаа уулзаад оройны 7 цагт хэдүүлээ ачаад яг хөдөлсөн. Nice. Монгол хичээдэг бол байгаа юм шиг. Тий. Соо Монголоо доо. Маргааш нь өглөө тайран хөдлөөд тэгэл ерөнхийдөө нэг замдаа жигдрэх юмд ороод бунда явцгаасан. Алтан ирвэсээ анхны уул Сутай хайрхан байсан. Хамгийн ихний авиралт. Миний хувьд бол Сутай хайрхан хамгийн анхны өндөр уул анхны мөнх цастай уул байсан. За манай багийн хувьд болохоор одоо өндөр ууланд өмнө бас явж үзээгүй ийм залуу уулчид байсан учраас бид нар бол одоо эхнийхээ уулыг харьцангуй цас нуурах, ангал дуунах ч үгүй юм уу тийм эрсдэл багтай. За цаг агаарынхаа байдлыг ер нь сайн төлөвлөж гарах юм бол ер нь өндөр уулын одоо тэр анхны босго тэр мэдрэмжүүдийг өгч чадах үс уулаар одоо Сутай хайрхнаа сонгоод за ингээд явцгаасан. Улаанбаатар хотоос гараад өөр ангаа дээр ороод ирсэн чинь би жоохон тааруу халуурах гээд болдгоо. Ер нь халуурч хоолой өвдө халуурч байгаа ер нь мэдсэн. Гэтэ багийнхандаа хэллээ. За ингээд энэ олоос тэр хоол руу явж одоо нэг тэгж гэж яриад яхаа өгж одоо. Тэгээ явсаар бол Сутай хайрхны Говьлтан аймгийн Сутай хайрхны бэлтгэсэн чинь бүр хоолой бүр таг болчтой. Манай яг Сутай хайрхан руу авиралт их өглөө нь манай багийн Жон гэдэг нэг залуу байсан. Тэрний ер нь бол би бол нилээ тааруухан тэгээ хоол унтаж чадахгүй аюу тийм сонирн байгаад байсан. Бүр ингээд тэр залууг ингээд харсан шиг бүгд нэг сүнсэн зайлцсан тийм байл нэг чив чимээгүй хүн л яваад тахгүй. Тэгээ би бүр сүултээ санаа зовоод очиад асууж байгаа. За юу болсон бэ өгш яас ийсэн гэдгсэн чи миний ингээд хоолоо өвдсөн байсан юм аа гэд. Тэгээ би бүр гайхаад хүүхч ёо. За тавиараа. Тэр чи юу илээ? Сарлаг. Гол нь л. Би ч анх ерөөсөн уул муул бичнийх актер яадаг. Тэгээд бабук ахын бичлэгийг үзэл нэг айгу гой санагдал. Тэгээд UB хайкинд алхаад гişүн болоод би шангаа яваад. Тэгэл нэх удаагүй шууд гişүн болоод шууд наашаасан. Өөдөөд.
хажууд нь очиод байгалийн сайхныг мэдрэлээс гадна за би чинь яг энэ уулын оргилыг гарна штэ гэж тэгж бодоод за би ч одоо юу хийчихвэл гэж яг дайралт хийж эхэлж амжаагүй байхдаа л яг тэгж бодож исэн. Асгаад буцаж хийгээд идэг. Асгаад буцаж. Чи дүүрч юм л дээ тий. Тийм ээ. Сайн дүүрнэ. Синжийн тасагтлийнэ. Наач бас том л юм. Том байна тийм. Том байна. Тий, наач сул байна. Бараг 3 хайрцмаар хойшлоо. 2 хайрцмаар ч юм хойшлоо. Коподоос оруулсан уу? Байна. Наад ховлтанд тааруулж хагаад татангууд так гэл нэг гоё орно. Тэр нь унтах 2 цагийн зай байсан. Тэгээ би чи юм догтлоод юу унтч мунтах өнөөрч хөрөхгүй тэгэл за яад юм бол ямар хөө тийм бол гэж бодоод цаг маань болоо тэгсэн чинь гадаа салхилаад майхан дээр ингээ бороо нэгээр туслаа. Тэгээ би чи юу байж болох зүгээр за одоо энд ингэж байгаа юм чинь уулын 4000 та уулын оргил бол үнэхээр бүр амар хэцүү байгаа ах гэлт бодцсон хамаг юм давхруулж өмсөөл өвлийн малгай юу гэдэг бүгдийг давхруулж өмсөөд тэгээ ах ямар ч мэдлэг байхгүй ч карампоно шууд эхлээд юм майхнагаа гадаа хүртэл өмсөөд манай ах нарын зарим нь бол ярьсан л байгаа хэрэг нэг бол Нэг хамгийн 2 жижигхэн багийн гишүүн маань карампано өмссөн. Шууд энтэй ингээл явах юм бахтаа гэж хөөрхө ярилцаал нэг нь карампано өмсөн, нөгөөх нь өмсөхгүй сууж исэн. Тэгээд дараа нь болохоор ингээл хоорондоо ярьж байхдаа хөвгөлтэй болгож ярьцгааж исэн. Үнэхээр тэр дороос яг өмсөө явна гэж бодож исэн гэсэн. За тагаах уу? 1 2 3 4 5 За долоолаа. За алтан 9 саяын анхны уулзтай ярихныхаа бэлдэрсэн байна. За окей, баг тавьчихсан яа. Комины хад ячих юм уу тэгээд. Тэгээд дагаад байгаа. Жон би юу гэрхэд байвал хэлээрэй. За. Инг чинь тэгж нэ тэргээл тэр дор нь юу н тийм тэр дор нь хэлсэн дээр. За. Тэгээ шүн бүгд юм тухныг ирэлтэй. Тэгэл за юу л хийгээ яваад байна да би одоо юу хийчих вдэл гэж бодож. Тэгэл яг за ингээд тоогоо аваад алхаад эхлэгээл тэгэл алхахад нь яг л ингээд чих дүнгнээл ингээд тэгэл энэ талаар ингээд яг ингээд бүр ингээд хажууд ингээд амтан ч яваад байгаа юм шиг. Тэгэл салхилаад ингээд бүх ингээд нэг жоохон аимшигтай байсан л та. Тэгээд дээшээ ингээд гараад нөлөө явж хахад ингээд хадтай хэсэг байгаа юм. Яг анх алхаж байгаа болохоор мэдээж авсан, сурж авсан зүйлүүд мэдээж айгүйх байгаа. Хадтай хэсэгт нь би нөгөө нэг таяга гарнаасаа салахгүй ингээд шууд уртаар нь ингээд яг энэ гарандаа хичээд тэг ингээд алхаадсэн чи ингээд яг ингээд эвгүй нэг мөрөөцхөөл ингээд гар эвгүй өшөдөлсөн. Тэгсэн чинь нөгөө хамт явж исэн уулчт маань юутэй үед хад ихтэй үед таягныхаа уяаг ингээд гарнаасаа салгаад барай явчаарэ. Тэгээд яг энэ мэтчлэн ингээд баг багаар айгүй юм сорсан. Тэгээд миний ингээд хөлийн шүрмэс ингээд бадаараад хөл ингээд бүр бүр амар чичээс бичгээ. Тэгээд ингээд хөлөө ингээд зөөж чадахгүй айгүй хэцүү байсан надад бол. Тэгээл яг тухайн үедээ айгүй ч одоо яах вэ? Яна энэ хүмүүсийн ажлаас уучих үедээ ингээд хоногийн ингээд хойшлуулад авах үедээ цагнаас нь уучих үедээ ч юм уу санаа зовж исэн юм бол мунтахгүй айгүй байгаа. Нэ? Сонголт хийхтэй. Тий, одоо зүгтээ дэш хараа. Зүгтээ дэлч. Эцэг одоо нэг дарангууд амжилттай шүү дээ. Нилээ явсан бид чинь нилээ хад чулуутай замаар явсан өссөн нилээ ширүүнч явсан тийм багийн гişүүд бас нилээ сайн явсан. Ер нь бол баг ямар байх ёстой вэ гэдгийг ер нь өндөр ууланд мэдж авах юм байлаа. Тэгээ яг тэр чулууг даваад яг зас руу орох тэр бүчүүд яг байгаль эхийн нэг юм хүчтэй шалгуур бид тэр тулгарсан. Тэр нь болохоор салхи нэмэгдэж эхэлсэн. Тэр үед л бол бодсондоо за ямар ч байсан эхний ориглын хүнд давуу нь байгалийн шалгуураас гарч ирж байгаа юм байна. Салхи бол бүр үнэхээр хүчтэй байсан. Нүүр нүдг салхилж ирсэн.
Тэгээ ямар ч байсан бид нар багаараа ингээд оргил руугаа явж байгаа учраас одоо нэгэндээ ингээд олсондоо хийндээ саад болохгүй, бэрхшээл болохгүй гэдэг үүднээс бид нар бол зүтгэсэн. Тэгэл бид яг оргилд гарсан жил яг Сутай хайрхны оргилд битүү юм шуургатай юу ч харагдахгүй. Тэгэл би чи ерөнхийдөө нэг ганц хоёр уулын кино үзчихсэн ерөнхийдөө. Юу энэ ч кино юм шиг угаасаа яг тийм л бодолтой. Орой дээр нь цасаар шуурж исэн гэрнээ бүр гараад ирсэн чинь бүр үнэхээр гоё байсан. Тэгээд хамаг сэтгэл санаа өргөгдөв. Нөгөө өвжсэн халуурч исэн юм маань мартагтаал ирсэн чи. Манай адмирал Бабукагийн төрсөн өдөр бас тэр өдөр ууш таараад өнөөдөр миний төрсөн өдөр гэдгсэн чинь ваа гэл бас ийм гоё газар ирчээд ингээд төрсөн өдрөө бас тэмдэглэж болдсон юм уу гэж бодсон. Алтан ирсэн баг 5 сарын 15-нд орон нутгийн цагаар 5:40 минутанд Сутай хайрхан дээр багаар амжилттай гарч ирлээ. За тэгээд оргил дээр гарсан мэдрэмж бол одоо мэдээж маш гоё байсан. За тэгээд тэнд болсон бас гоё нэг үйл явдал бол миний төрсөн өдөр тохиосон. За тэгээд өөрийнхөө төрсөн өдрийг Сутай хайрхныхаа оргил дээр багийн гишүүдийнхээ хамт тэр гоё мөчүүдийг бол өнгөрөх маш гоё байсан. Тэр бол бас миний ер нь өмнө нь болж байгаагүй яг тийм гоё дурсамжтай юм төрсөн өдөр маань бол болж чадсан. За тэгээд тэндээсээ бас цаг алдалгүй эртхэн уруудах юм шийдвэр гаргаад дурсгалын зураг хөргөө даруулчаад за тэгээд багаараа шууд бууцгаасан. За буугаад цэцнийхээ ирмэгдээр ирээд шууд багч хэрэгслээ хураагаад олсноосоо гараад за ингээд уруудсан. Тэндээ бол цайлаагүй жоохон доошоо уруудж жагаад нөмөртэй газар очиж жагаад цайлах гэсэн шийдвэр гаргаад ингээд доошоо буусан. Асар дээр очиод яг авдаг хамгийн гоё зүйл нь юу вэ гэхлээр те цүнхээ тайлах, хувцаа тайлах, гутлаа тайлах тэр мэдрэмж бол бүр үнэхээр кул. Яагаад вэ гэхлээр нөгөө бүх зүйлээ нөгөө эхний авиралтаараа ингээд эхний сорилтондоо орчиж байгаа учраас яг дараагийн уулын сэтгэл зүй одоо ингээд Сутай хайрхантайгаа цуг ингээд те дараагийнхаа хайрхан руу авирах юм байна гэдэг тийм урам зориг орж ирж байгаа байхгүй. Тэгээ яг нөгөө яг бие амраагаал тэгээд бөөндөө сайхан тэндээ хоол цагаа идчихээд бид нар бүх бараа одоо майхан сав өмсөх курснууд цэгцлээд програмд очиад явсан. Тухайн үед тэгээд бүгд ядарцаасан байсан болохоор програм дотор ер нь унтцгааж явсан. Яг тэр үеэр би нэг хальт зүрмүүлээс сэрх хооронд нэгсэн нүдний шидний хажууд бас нэг юм цагаан гэрэл тусаад болтгоо. Энэ програм чи хойноо цонхтой юу илээ? Яагаад гэрэл тусаад нэгэд эргээ харсан чинь хойтгийн хаалга онгорхоо иж идэх юм. Нэрээ хаалга онгоцсон. Хойноос арчаанууд унтсан байсан. Тэгэл за ямар ч зүйл эндээсээ ингээд буугаад яг манай багийн 4 хүн үлдээд тэгээд нөгөө фургоны жолооч маань болохоор буцаж яваад хувцнуудаа хайна гэж явж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр өдөр нөгөө Сутай хайрхнаас уруудсан буугаад ирсэн чинь жоохон тийм хүүтэн салхитай өдөр байсан. Ядж хахад маш үлэрхэг салхитай юугүй бороших гээд Жолооч маань машин маань нэг 40 минутын дараа бид нар дээр эргэж ирснээр бид нар ингээд суугаад тонхил дээр очоод жононгоо бол одоо ингээд эмчэд үзүүлсэн. За тэгээд эмчэд үзүүлж хахад одоо эмч одоо үзчихэд уушгинд одоо нөлөөсөн зүйлгүй одоо хатгаа байхгүй байна. Хоолой бол одоо нэлээд өрөвсөлттэй учраас хүчтэй антибиотик уух шаардлагатай, ингээд тусал хийх шаардлагатай. Тэгээд энэ эмчилгээнүүдийг хийх юм бол одоо аяллаа үргэлжлүүлж болно гэж за одоо ийм эмчийн зөвлөгөө авсан учраас за ингээд ийм тангаа тэндээ базаагаад тэгээд шууд аяллаа багаараа цааш үргэлжлүүлэх за ийм шийдвэр гаргаад явсан. За тэгээд ийхүү одоо манай Алтан ерөөс аяллаа маань хамгийн эхний авиралт болох одоо Сутай хайрхны маань авиралт амжилттай болж дууссан байгаа.